Брендийн хоёр дахь холбоог маань эхэлж байгаад баяртай байна. Пэйжн дээр зар тавиад тэгээд яг сэтгэлийн дуудлагаар хүрэлцэн ирсэн хүмүүс энд байна. Тэгээд энэ сайхан өдрийг бид бүхэнтэй хамтдаа хоёр дахь холбоонд маань оролцоход хүрээд ирсэн чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Түрүү чи анхны блог маань бид нэр өсөн блог хийсэн. Өнөөдөр бол бид нэр шинсэн баг сонглоо. Тэгэхээр би бас мэргэжлийн ой судлаач эрдэмтэн хүнийхээ хувьд энэ ойн талаар бас жоохон ч гэсэн зүйлийг хэлмээр санагдлаа. Монгол орны нийт газар нутгийн 8%-ийг ой эзэлдэг. Тэгэхээр хүн бол өдөрт тэрнээс одоо 6 төрлийн шидмэс бод байдаг. Энэ бол үнэн зүйлээ. Тэгэхээр хүн бол өдөрт ой модонд паркт тийм ээ ногоон одоо байгууламжинд өдөрт 30-аас 40 минут болчих хэвээр. Тэгэхээр ой модны маань экосистемийг бүтүүлж байгаа шидмэс мод, удаан насалдаг, за навчит мод, бууцлыг агуулж идэг. Эдгээр өндөр нэглүүд нь өчөө үүсгдэг нэн вирус, бактерийг устгах идэг, эрчмийг нь буруулж идэг ийм онцгой одоо эрүүл мэндийн ач холбогдолтой байдаг. Тэгэхээр ер нь ялангуяа хөгжилтэй орнуудад тийм ээ ягаад парк ногоон байгууламжийг одоо модны төрөл зүйлийг нэгсгэх хүний эрүүл мэндэд ач холбогдлоороо өндөр модны төрөл зүйлийг тарих одоо генетик селекцийн аргыг сонгох орчин үеийн шинж ухааны ололт амжилтуудыг инновац гэдэг зүйлийг тэнд шингээх одоо арга хэрэгслүүдийг бий болгодог вэ гэхээр энэний цааталт нь одоо тухайн хот суурин газрын хүмүүсийн эрүүл мэндэд зориулсан ийм концепц үзэл баримтлал явж идэг учраас тэгэхээр та бүхэн маань болж ид өгвөл боломжинд байдаг л бол тийм ээ энэ сайхан ой модондоо бас өдөрт боломж гардаг бол атгаж байгаараа гэдэг уриалгыг би бас блогийнхаа хэлмээр байна. Тэгээд цаашлаад ой тухай ярих юм бол надад ярих сэдв ярих зүйл бол маш их байна л да. Тэгээд дараа бүр экстра нэг блогон дээр ойн талаар ярьж өгье гэж бодлоо. Тэгээд өнөөдрийнхөө одоо блогийг үндсэн блогийг эхлүүлцгээе. Баярлалаа. Анхны маань уул нь блогийг хөтлөж явуулдаг хөтлөгчийн одоо байр суурийг би одоо гүйцэтгэхээр шийдлээ. Анхны маань зураг авалттай байгаа учраас ирчихсэнгүй. Тэгэхээр би миний одоо баруун гар талаас эхлээд блогийг эхлүүлэе гэж бодож байна. За миний баруун гар талд миний одоо миний хайртай найз сууж байна. Инх төвшин гэдэг. Тэгээд инх төвшин найз маань одоо бадмин брендийг одоо баяртайгүйгээр тийм ээ чи бас яг надтай холбохгүйгээр ингээд яг одоо хэдэн оноос эхэлсэн блэ? Яаж одоо эхэлсэн блэ? Яаж одоо бадмин брендийг хэрэглэгч болов гэдэг талаараа сайхан яриагаа эхлүүлэх үү. За сайн бацгаана уу. За энэ влогийг үзэж байгаа хүмүүстээ энэ сайхан өвлийн сайхан энэ гэгээлэг өдрийн мэндийг хүргье. За тэгээ бит хоёр бол нөгөө тугал бамбар гэдэг аюугаар нь бол хүмүүс сайн мэдэх байх гэж бодож байна. Тэгээд 20 хэдэн жилийн өмнө оюутан ахуй цагтаа сайхан залуу гоё сайхан үедээ ингээд найзалсан найзууд байгаамаа. Тэгээд одоо 20 хэдэн жилийн урт хугацаанд төдийгээс өдий хүртэл одоо нэг л янзаараа ингээд сайхан найзалсан. Одоо юу гэдгийг хүмүүст одоо бас нэг охтуудад одоо манай хүүхдүүдэд энэ төр бол их сайхан үлгэр дуурайлтай байдаг. Бид хоёрын одоо найзалсан түүхийг сонсоод ч тийм үү. За тэгээ эндээс эхлэе гэж бодож байна. Миний одоо бадмин брендтэй холбогдсон түүх гэх юм бол би 2017 онд их хүнд өвдсөн. Тэгээд 17 онд өвдөөд найз маань одоо надад зориулж юм химийн хорлого тайлах давсыг ингэж бэлдэж одоо юу гэдгийг савлгаагүйгээр тийм ээ хамгийн анх ингээд хор дүүрэн давс ингэж өгөөд одоо миний найз ямар нэгэн одоо энэ давс дуусгаа гэж боддоггүйгээр ингээ атгаар нь хийгээд ингээд энэ давсанд орж хорлогоо тайлаа гэх. За ингэж орж эхэлжсэн түүхтэй. Тэгээд би бол тэр үед одоо юу гэдгийг өхөд амьдралын зааг дээр ингээ байж байхдаа бол давсандаа бол өглөө орой 2 удаа орж исэн. За ингээд химийн тарианд орсон. Тэгээ химийн тариа гэх хүмүүс ямар өвчин гэдгийг ойлгох бах. Тэгээд химийн тарианд орж явах явцдаа бол нөгөө химийн хорлох тайлах шингэн гэдэг байдаг шүү дээ тийм ээ. Тэрийг бол ерөөсөө хийлгэж байгаагүй.
За тэгээд Зөвхөн хийм одоо давсаараа тий одоо шийдчихсэн гэсэн үг тийм. мэдээж одоо эмнэлэг явахаас өмнө бол бас том толгоолоод 7-8 сар бол давсан давхарсан. А гэтэл одоо сүүлдээ бол ах トゥ нар за одоо чи юу эмнэлэг яваа гэд ингээд тэгээд ер нь явсан л да. А тэр хооронд бол би хамгийн анх давсанд орж явахдаа ингээд маш их хордсон байдаг юм ээ л да, хүн ер нь өөрөө мэдхгүй ингээд яваад байдаг тийм. Ялангуяа нас залуу өнтер үедээ бол нөгөө өвдөн өхөн гэдэг ямар ч ойлголт байдгүйсэн юм байна. За тэгээд тэр үед ингээд хамгийн анх давсанд ороод тэгээд давснаас гарч ирж байхдаа бол би охинороо төвшүүлж гарч ирж байсан. Ер нь бол маш их тэгж хордсон, нүүр маш их харлсан, ус унсан, турсан ийм байдалтай. Тэгээд нэг давсанд нэг сар орсны дараа бол миний нүүр маш гоё болсон. Одоо өсний унал зогссон, маш гоё болсон. Их турж эцэж одоо юу гэдгийг хоол унданд дургүй интерес нь бол маш гоё болж давсаар бол ингэж хордлого тайлагдсан. Тэгээд нэг 7-8 сар ингэж орж байгаад ер нь бол гоё болсон байж байгаа. Одоо юу гэдгийг эмч дээрээ очсон. Тэгсэн чинь хөө чи одоо ийм олон сар хаагур яваад ирвээ. Одоо энэ чиний бие хаа чи юу болж ийн гэд. За тэгээ эмч бол намайг ирэхэд маш их баярлсан. За чи одоо ийм сайхан залуу хүн ингээд алга болчиход ингээ ирж байгаа чинь их сайн байна гэд ер нь бол загнаагүй. Бараг надаас илүү баярлаад тэгээд шинжилгээ юмда хэл одоо юу гэдэг бүх шинжилгээ юм дахиад эхнээс нь өгж байгаа юм л да. Чи одоо тэгээд дахин эмчилгээний тулд тийм ээ. Тэгсэн чинь нөгөө өмнөхөөсөө бол нэг их тийм хүндэрсэн юм бил байгаа. За тэгсэн эмч бол маш их баярлсан. Тэгээд Одоо 7-8 сарын хугацаанд шүү дээ. 7-8 сарын хугацаанд тийм ээ. Би чинь намар давсанд орж ирэхэд 2 сард эмнэлэгтээ очсон гэхэр чинь тийм 6 сар 7 сар. За тэгээ эмнэлэгтээ очиод мэдээж тийм ээ хагалгаа тэгээ тэмийн тариа уушгиндаа бас жоохон үсэрхийлсэн байна гэтэргээд. За нэг тиймэрхүү юутай хагалгаа юмд ороод тэмийн тариандаа ороод ингээл мэдээж тэр чинь маш урт хугацаа тийм ээ. Өдөр болгон л одоо өөртөөгөө тэмцэх, өдөр болгон сайн байхыг хичээх гэх мэт одоо маш их үйл явдал болж байгаа юм л да тэр хооронд. За тэр хооронд бол миний найз одоо өдөр болгон над руу ярьж тийм ээ. Бараг миний төлөө надаас илүү санаа зовж ингэжсэнд одоо би тэр үеийг бол хизээч мартдаггүй. Тэгээ үргэлж одоо би найздаа талархаж явдаг. Тэгээд бас одоо өдөр болгон найзуудаа суралцдаг. Тийм ээ. Одоо миний одоо ингээд харж одоо найзыгаа харж одоо юу гэдгийг тэр хүнээр одоо нэг чиглүүлэгдэж ч гэдэг юм уу. За би энэ хавцаа явж ин да. Миний найз нэг энэ хавцаа ингээд явж ин да гэдэг нь бахархаж явдаг. За тэгээд баярлалаа нэгэн. Одоо нөгөө ямар ч юугүй ингээд шууд ярьж байгаа болохоор бас жоохон юм замбраагүй гэж магадгүй. Гэхдээ би яг юм бодож байгаа юмудаа ярьчээ. За тэгээд химийнхаа тарианд мэдээж ингээ ороод явж байхдаа бол би 6-7 сар бол өглөө орой 2 орж исэн. А тэгтээ тэр үед чинь нөгөө зарим үед чинь нөгөө юу ирээгүй 8 сар мар чинь халаалт ирээгүй үед уцаа халаагаад халуун тогоо суцлагч энтертэй халаагаад тэгээд амархан хөрөхгүй тулд ингээ баан дээр юм хөндлөн юм ол тавиад тэгээд бүтээгээд тэгээд толгоогоо гаргаад сайхан усаа угаад төгчмөө сонсоод юм уу номоо уншаад ингээд ордог байсан. Манай найз бол намайг одоо 30 гэхгүй за чи бараг 40 минут ч орж болно тийм ээ. Тэгэхэд би заримдаа ингээд 1 цаг ордог байсан. Ус ингээд жоохон бүлээсгээр нь зэрэг дахиад нэг хөл талаас жоохон ус нэмүүлцдэг халуус. Тэгээд сайхан усаа сайхан халуунаар ер нь үр дүнтэй л орж исэн л доо. Нэгэн тал одоо цаг хугацаа тийм ээ бүх юмаа зориулж байгаа юм. Яг найз нь одоо энэ дүнтэй орж хилчдэр нь таслаад бас нэг асуулт асуугаадахыг. Би одоо яг одоогоос 8 жилийн өмнөх үйл явдалтай энэ. Тэгээд чамаад яриад хэлэнгүүт миний мэдээ нүднээс нь уурсаж байна. Тэгэхээр энэ бол одоо гонгийн мэдээж баярын мэдээ. Тэгээ би энэ хэсгээр хүмүүс хандж нийсэгээ сайхан санаач хэлмээр байна. Ямар гоё юм тайван одоо өхөл ирмгийн өхлийн одоо өхөл амьдын одоо амьдрахын заав дээр байгаа хүнээс ямар их тайван тийм мэдрэмж, ямар том төсвөр төвчээр ялаад гарна гэсэн тэр итгэл байсан гэдгийг энэ дээр хүн бүхэн аюу анхааралтай сайхан сонсороо гэдгийг би бас одоо хэлчмээр байна. Тэгээ тэр үед бол үнэхээр миний нойр хүрдэхгүй байсан. Сайхан найз минь ингээд явчих үедээ гэхээс үнэхээр их айжсэн. Тэгэхэд ингээд энэ тэр том өвчнийг ялаж, дээж, амьд гарч
ирүүл саруул ийм сайхан болсонд нь би найзаараа маш их бахархаж байна. Маш их баярлаж байна. Одоо сэтгэл дүүрэн байна гэх юм байна. Одоо энэ сэтгэл баярлаа. Тэгээд тэгж орчоод тэгээ хиймдээ ороод ингээ явж байхдаа бол өдөрт нэг болсон. Ерөнхийдөө өдөрт нэг ороод тэгээ би бол давсыг яг 2 жил тасралтгүй ирсэн. Нааныхаа давсыг. За тэгээд одоо миний бадмын брэндтэй учирсан зүйл болж 18 оноос тийм ээ. 17 он 18 оноос нь 17 он. Тий 17 оноос. Нөгөө энэ савлж мавд зархаасаа өмнө ингэж бэлдэж өгч байсан. Тий 17 он. 17 он болох нь тийм ээ. Тий 17 онд би чи ер нь хонш тодорсон. Тий 17 он. Тэгээд сүүлдээ өдөрт нэг ордог болсон. Хүмүүс одоо чиний нүүр чинь айгүй гоё болоод байна гэдэг уулзсан хүн болгон хэлжсэн. Тийм их хүнд онцтой байх тийм ээ. Ер нь одоо наад онш чи ер нь зөв юм уу? Удаан юм уу? Одоо удаан юм шиг зүтэй. Энэ өвдсөн хүний царай биш ээ гэж хэлжсэн. За тэгээд өдөр болгон ингээд 2 жил ингээд тасралтгүй орсон. Сүүлд болоод ингээд 5 жилийн эмчийн хяналтанд явж байгаад бүрэн идэгсэн байна гээд одоо уушгин дээр тэр үсэрхийлсэн байсан гэсэн юмнууд бол сүүлд томографикт ороход бол юм байна гэж хэлээгүй. Тэгэхээр тэр бас арьсан байгаа. Тэгээд би бас одоо бас баярлснаа бас хэлье гэж бодож байна тийм ээ. Сайхан алтан гартай юмч одоо миний сайхан алт шиг найз тийм ээ. Би тэр 2000 оны ихээр энэ сайхан найзтайгаа уулзраагүй байсан бол бас яах байсан болоо энэ төр гэж юу н боддог. Одоо хүртэл одоо тэр учирсан тэр нэг тавиландаа их талархаж явдаг тийм ээ. Ямар нэгэн одоо учрал болоогүй байсан бол яах вэ тий гэсэн нэг тийм одоо юу гэдгийг харуулсалч тийм үү эсвэл баяр багтал хүмүүст байдаг тийм ээ. Сайн муу янз бүр. Тэгэхээр би энэ сайхан найзтайгаа ингээ учирсантаа бол тэртех одоо 2000 оны ихэнх үед бол дандаа тийм талархаж явдаг тийм ээ. Ерөөлөөр учирсан байна бит хоёр тийм ээ. Дандаа бие биендээ одоо юу гэдгийг сайн сайхан зүйлээ хуваалцж чинь. Одоо бит хоёр бол уулзахаараа дандаа сайн сайхан юм ярьдаг. Ер нь тийм ховж юу тийм ярих зав байдгүй. Тэгээ сүүлийн үед би бас найзынхаа ажлыг хүндлээд нэг их яриха байсан. Гэхдээ ярихгүй ч гэсэн ойлголцсон. Ер нь ингээд би нэг ойлгоно тийм ээ. Бараг нэгнийхийг харцнаас хараад ойлгоно. За тэгээд би бас одоо мөлбөс их ойрхон болцсон байна. Тэгээд уулахгүй байхын аргаалах маш их баярлалаа. Ер нь бол хүн үннээр байх шиг сайхан зүйл байдаггүй. Тийм ээ. Тэгэхээр найз нь ч гэсэн бас энэ найзынхаа одоо энэ сайхан найз нөхдийнхөө одоо үерхэл энэ сайхан хөв тавиландаа үргэлж одоо баярлаж талархаж явдаг. Тэгээд битээр одоо нөгөө найз гэхээс илүүтэйгээр ихчдүүлс шиг одоо бараг тэр хэмжээнд хүрсэн найзууд ихэд болно. Өдөр бүхэн яриад авахгүй ч гэсэн би бинийг харцаараа хараад ойлгодог, мэддэг. За Монголд ирэхээр уулзахаараа ерөөсөө ингээд байгаагаа хоёр биенд дүүгээ барай гүлчдэг тийм ээ. Яг одоо яг бүр насанд хүрсэн хүмүүс гэхээс илүүтэйгээр цэцэрлэгийн хүүхдүүднийг баярлахаараа яаж баярлаж хөөрдөг үлээдэ тий. Яг нэг хүүхэд насандаа очсон тийм мэдрэмжээрээ найздаг юм найзууд болсон байна. Тэгээд цаг хугацаа 20 жилийн 20 гаруй 24 25 жилийн түүхийг бүтээсэн энэ сайхан үерхэл, энэ сайхан нөхөртэй, энэ сайхан аз хөв тавиландаа би бас үргэлж одоо баярлалаа, талархлаа. Миний сайхан найзыг төрүүлж өсгсөн сайхан одоо эцэстэн ээж нь би үргэлж баярлаж явдаг, талархаж явдаг. Охиныхаа бас сайн сайхан амьдарч байгааг, сайн сайхан явж байгааг харж одоо үдээ зэрэгтэй явж байгааг нь харж байгаа ээжт нь би бас сайн сайхан болоогоороо дамжуулаа. Одоо нөгөө давсныхаа талаар бас дахиад ярих гэж бодлоо. Анхны одоо нөгөө хүүхдийн давснууд тийм ээ. Бол анх яг хийгээд надад ингээд хургуулж найз маань явуулж байсан. Тэгээ тэр үед бол манай бага охин жоохон байсан да. Ларингиттай ингээд ханаад бүрэхээр хүндэрдэг юм хүүхдээсэн. Тэгээд найзынхаа явуулсан давсаар би имжлээд тэр цагаас хойш бол манай хоёр хүүхэд ханаадаа бол эмгүү давсараа имчилдэг юм болсон. Одоо бол манайд бас им бас байдгүй. Ер нь ингээд ирсэн хүмүүсийн тий толгойн юм байна уу, нойрны юм байна уу, мэдэн порт энэ төр гэл тийм ээ. Одоо гидсний юм байна уу гэдээ асуухад бол им байдгүй. Тэгээд
бас ирсэн хүмүүс гайхдаг те эмгүү танах чи ямар сонио айл вэ гэж. Тийм. Тэгэхээр одоо энэ сайхан Монгол орны тийм ээ манай Монгол орнд одоо ингээ эх оронд минь байгаа энэ сайхан түүхий дээр тийм ээ Монгол эрдэмтэн хүний ухаанаар ингэж бүтээгдсэн энэ сайхан давсыг одоо бид нар ийм хэрэглэх хувьтай энэ цаг мөчид одоо энэ төрсөндөө тийм ээ одоо юу гэдгийг бие биентэйгээ бас бид нар чинь одоо сайн сайхан зүйлээ бас хуваалцж байна тийм ээ манай хэрэглэгч нар бол ингээ ах トゥ ус шиг болцсон бие биенийгээ ингээд нэрийг мэдгүй ч гэсэн зүс таньдаг ингээ болцсон тийм ээ найз нөхөд болцсон ингээ сайн сайхан зүйлээ хуваалцж байна яриа одоо юу гэдгийг давсны хэрэглэгч нарын яриа бол маш гоё гэгээлэг тийм ээ дандаа бие биендээ сайн сайхан зүйлээ хуваалцсан юм яриа болдог тэгээд ерөнхийдөө бол одоо манай баяртайгийн унш ойлго тийм ингээд эдэг ч гэсэн маш зүв байна. Эхлээд би бас унш гэхэд бас жоохон хэцүү санагддаг байсан. Тэгээд сүүлдээ бол ингээд бодсон чинь мэдээж уншихаар хүн бас төвлөрдөг юм байна тийм ээ. Сэтгэл зүй одоо гэмцэн хүн бол бас сэтгэл зүйгээ давхар засах ёстой гэд манай баяртай найз маань яриад байгаа шүү дээ. Тэгэхээр номоо уншихаар хүн төвлөрдөг юм байна тийм ээ. Сэтгэл зүй бас их тогтвортой болдго юм байна. Тэгээд ном уншина гэдэг чинь бас хажуугаар нь сэтгэл зүй бас засагддаг юм байна шүү гэдгийг бас хүмүүстээ хэлье гэж бодлоо. Тэгээд дээрээс нь мэдээлэл нэмж хэрээр тийм ээ. Тэрнийхээ хажуугаар тэр төвлөрөл тийм ээ. Хүн төвлөрөхөөр чинь зэрэг одоо юу гэдгийг асуудлынхаа одоо шийдлийг бас холд юм байна төвлөрсөн. За би бол яг тэр анзаарсан юм давхар одоо юу гэдгийг те номоо уншаад яаж хийх вэ арга ухаан те мэдлэгээ олохоос гадна тэр төвлөрөөд тэгээд өөрийнхөө нөгөө асуудал одоо юу гэдгийг мэдээж өвдсөн хүн чинь сэтгэл зүйнээс өвдсөн л явж байгаа шүү дээ. Тэр сөрөг одоо юмудаа олж харж давхар ингэж засдаг юм байна. Тэгээ өчигдрийн воркшопоор ирсэн хүмүүс бол давс бол одоо юу гэдгийг манай давс бол энергийг бол өсгөж гинөө гэж ярьж байсан. Үүнтэй ч гэсэн би бас санал нэг байгаа. Мэдээж нүүр гоё болно, энерги өснө, бие эрүүлжнэ, тийм ээ. Маш олон төрлийн юм ашигтай юу гэдгийг одоо юу засуу тий цаанаас одоо эрүүлийг бүтээх тийм ээ. Нэг яг тоноглол гэж хэлэхээр тийм ээ. Одоо цаг үеийн одоо юу гэдгийг цаг үеийн дуудлагаар одоо энэ их юм тийм ээ энэ их байгалийн бохирдол энэ их хүмүүсийн сэтгэл зүйн юм гэмтэлтэй энэ үед одоо цаанаас одоо цаг үеийн захиалгаар бүтээгдсэн л одоо юм бүтээл гэж би хардаг. За баярлалаа. Найздаа бас их баярлалаа. Одоо жимэнд байгаагүй байсан бол би одоо ямар авах байсан болоо гэж бас их бодож чамдаа их талархаж явдаг шүү. Тэгээд найзынхаа цаашдынх нь ажил тийм ээ. Миний найзын одоо бүтээсэн энэ бүтээлүүд нь өмнөөс нь бараг ярьчдээ юм доо одоо ирээд тэр бүтээсэн одоо олон төрлийн давснаас гадна тос байна тийм ээ. Эрүүл мэндийн өвчнөө бүтээгдэхүүн байна. Тэрийг харсан хүмүүс бол одоо ирээд нэг их юм ярихгүйгээр ойлгочихно л доо ер нь. Тэгээ энэ сайхан бүтээлүүдийг биднэрт зориулж одоо биднийг эмгүүгээр өсөхийн төлөө өөрийнхөө одоо юу гэдгийг нойр тий цаг зав бүх юмыг хугасалж ийм сайхан бүтээлүүд хийж өгч байгаад нь маш их талархлаа найзаа маш их баярлалаа. За сайн байна уу? Тандаа энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр та минь одоо Бадмын брендийг хэдийнээс хэрхий яаж мэдвэ? Яг одоо ямар асуудлуудыг шийдвэ? Тийм ээ. Тэгэхээр танд одоо анх эхлэхэд бэрхшээлтэй зүйл нь юу байв? Эхэлсэн цаг хугацаанаас өдий хүртэл хэдэн жил хэрэглэв? Бас олголтууд нь юу байв? Энэ талаараа бас хүмүүстэйгээ тийм ээ. Ялангуяа дөнгөж хэрэглэж эхлэх гэж байгаа хүмүүс та юу гэж хэлмээр байна? Энэ талаар сайхан яриагаа өргөмжлүүлээ. Намайг 5 огтоо Дорлог Сэрэнгийн Цэрэн Бадам гэдэг. Би Увс аймагт төрсэн. Одоо өдийг хүртэл эрүүл яваа маань Бадмын брендийн энэ Бадам гэж ээжийнхаа нэрээр нэрлэгдсэн энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаадаа маш их баярлж байгаа, маш их талархаж байгаа. Тэгээ энэ бүтээгдэхүүний үүсгэн байгуулагч Эрдэмтэн дүүдээ баярлалаа. Манай бүтээгдэхүүнийг 20 оноос эхэлж хэрэгэлсэн. Корона гарах үед би 19 онд өвдөж эхэлсэн. 19 онд бүтэн жил шахуу өвдсөн. Тэгээд Солонгос хүртэл явах эмчилгээний заалтаа сонгодоо эмнэлэгт эмчлүүлэх эмчилгээний заалтаа өрөөсөн гар дийлдэггүй маш их хүнд өвчтэй байсан. Тэгээд энэ бүхнийгаа би юугаар дийлж ялан дийлж чадсан бэ гэвэл энэ Бадмын брендийн танаа бүтээгдэхүүнийг хэрэгэлсэн. Коронагийн үе болж би чөлөөтэй утас ухсан. Утас ухж агаад лайваар энэ эко гоё бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргадаг ийм гоё салбарыг олж үзсэн. Тэгээд
лайваар зөндөө үзэж байгаа. Тэгээд номыг худалдаж аваад судалсны эцсээр өөрийнхөө оншийг олуулж танах руу индикатор 4 давсандаа ороод хариу эрхийг хүлээсэн. Хариу маань юу гэж ирсэн гэхээр та юу яа гэм бэ наа. Би индикатор давсыг хэрэглээд 4 өдрийнхээ мэдээллийг явуулаад хариугаа хүлээсэн чинь надад хариу маань эрэхтэй юу гэж ирсэн гэхээр миний гар өвдөд байгаа тохиолдолд энэ хүн мэрэг төлөгч юм шиг намайг та одоо ингээд юу яах юм бэ наа, харшилтай байна. Нэгдүгээр таны маш их хувийн хөөрдөг юм байна. Та стресстэй юм байна гэжсэн хариу ирсэн. Тэднэр нь бүгд надад байгаа. Гэхдээ гол нь би юу яах ёстой вэ гэхээр миний гар өвдөжсэн тохиолдолд миний гарыг биш за хувийн муян гэсэн ийм өөр эмчилгээ хэлээд байгаа байхгүй юу? Тэгээ би гайхаад энд одоо миний харшил бүр 100 хөдөлтөг харшил маань өвөл тэр индикатор давсад ороход хөдөлсөн. Тэгээд миний харшил маань ингээд 100 хөдөлтөг харшил маань сая энэ индикатор давсанд ороход хөдлөлөө гэдгсэн чинь надад харшил 44 хоногийн сет өгсөн. Гэхдээ харшлын биш шүү. 44 хоногийн сет өгсөн универсал давс энтертэй. Тэгээд би тэр сетэндээ ороод миний өвдөд байгаа гарандаа яах ёстой вэ гэхээр хоргоожуулах давсаа тавиад та булууны ясны 16 цагийн шөл гаргаад тэр шөлтний тосоороо тослоод ингээд бүтээгдэхүүнээ хэрэглэнэ гэсэн. Тэгээ би тэр бүхнийг хэрэглээд 45 хонсон 44 хоногийн сетээ яваад дууссан чи миний гар өргөгддөг болсон. Би нөгөө гарныхаа өвчжсэн мартсан. Нөгөө Солонгос руу явж нөгөө 50,000 долларын тий тэр эмчилгээ болсон. Тэр чинь тэгээд угаасаа корона болоод хил мэл хаасан. Ерөнхийдөө тэрийг юу байгаагүй. Зүгээр Балмын брэндтэй учрангуудаа би энэ эко сайхан бүтээгдэхүүнээр өөрийгөө би эмчилж чадах юм байна. Хүний бие организмд энэ л нэмэр болох юм байна гэдэг үндсэн дээр би энэнийг өмнө нь бол зүгээр сард нэг удаа байна уу, сард 2 ч удаа байна уу, нэгдүгээр эмнэлэг дээр очиж энэ ард дал руугаа нэг тариа ээлгээд өвчнөө төр хугацаагаар намдаадаг байсан. Тэгээд тэр хүн маань яасан гэхээр коронавиг үед хаашаач хөдлөхгүй гэртээ байгаа давсандаа ороод байсан чинь нэг мэдсэн чинь нэгдүгээр сет дууссан чинь миний гар өргөгддөг болсон. Нөгөө өвчин маань мартагдсан. Тэгээд орой болохоор би хүлнийхээ улны хоргоожуулах давсаа тавиад бүх бүтээгдэхүүнээ яста янтан ингээл детальчлан хэрэглээд ямар сайндаа арх дарсч хэрэглэхгүй бүх юмн дээр заавар дээр байгаа штэ. Тэрийг ясчлан биелүүлэл ирсэн чинь би 44 хоногийн дараа гарныхаа өвдөлтийг мартсан. За тэгэхээр цээгч минь одоо хэд сет 44 хоногийн сет хэдийг хэрэглэв? Би одоо 17 удаа орж байна. Энэ хугацаанд 44-ийг 17-оор өвчөөд үсгэр ч одоо урт хугацаа шүү дээ, тийм ээ? Тийм, энэ бүх жилд гэдэг. Би одоо 20 оноос энэ 6 жил болж байна, тийм ээ? Одоо 5 жил гаруй. Тэгээ энэ хугацаанд би 17 удаа сетэнд орсон. Үнэхээр одоо надад байна шүү дээ. Би сая 10 сард юунд орсон. Урчлан сэргийлэх. Тэгэхэд надад ямар ч тийм илүү дутуу өвчин зовлон байхгүй. Надаа өмнө нь болохоор зэрэг нойр улчирхан жаахан цайралтай байна гэсэн. Тэр маань багассан ч биш, ихссэн ч биш яг хэвэндээ. Ерөөсөө хаашаач хөдлөөгүй. Тэгээд надаа одоо өвдөх өвчин байхгүй. Тэрнээсээ гадна би энэ бүтээгдэхүүнээ хэрэглэснээрээ өөртөө байгаа улиг өвчнүүд, янз бүрийн жишг өвчнүүдийг маш их тархалттай байсан. 70 эдэн хилтэй байжгаад 68 болсон. 68-аас одоо бол би ерөөсөө 10 хилийг хаяал доктортой 58 хилтэй. Вау. Энэ бол миний ирүүлжих ганц үндэс. Хүн ирүүл байвал илүү дутуу юм хэрэглэхгүй, янз бүрийн юмдаа юу авахгүй анхаарахгүй. Манай энэ давсны Балмын брендийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хүн хамгийн гол нь төвчээртэй байх хэрэгтэй. Хамгийн гол нь уншиж судлах хэрэгтэй. Би бол тэгж л бодож байгаа. Та шинээр хэрэглэж байгаа хүмүүст бол хандаж би бол юусе хамгийн гол нь шүү дээ. Төвчээртэй хэрэглэх хүн л манай бүтээгдэхүүнийг хэрэглээрээ. Хин төвчж чадна тэр хүн. Энэ бол яагаад тэгэхээр үргэс авч байгаа юм шиг аваа ичдэг зүйл биш. Тийм учраас энэ хүн явцын донд хэрэглэхдээ тууштай би хэрэглэж чадна гэсэн хүн хэрэглэж шүү л гэж би ганц гол зүйлийг л хэлхийг дандаа хүсдэг. Хүмүүст би маш их санал болгодог байсан. Хүмүүс яг тууштай хэрэглэж чадахгүй учраас би тэднэрт одоо санал тавьдаггүй. Яагаад тэгэхээр би өөрөө ирүүлжээд ингээд ийм вирус харуул болоод ирэхээрээ өөрөө маш их баярлаад байгаа болохоор зэрэг хүмүүс тайлбарлахаа болцсон. Яагаад тэгэхээр хүмүүс хэлээд ойлгохгүй. Би тэр маш их үнэтэй эмчилгээ домжлогоо хийх байсан хүн чинь одоо ингээд вирус харуул болоод өөрөө бүр нэг удаа юм авахгүй. Би одоо ихч дүүнэрийнхээ хажууд ганцаараа даралтны юм уудгүй, ганцаараа янз бүрийн юм уудгүй. Би юу ч хэрэглэхгүй. Бүр инээдтэй юм ярихад би ангийнхаа 40 жилийн уулзалтан дээр очиод би жаахан өвдөд байна. Ингээд нэг 2 өдөр олоола бужигналтсан. Би өвдөд байна энтер гэдгсэн чинь манай ангийн нэг залуу чи одоо хаашаа ийм насны хүн байж ганц эбопорпин байдаг юм уу гинэ. Эбопорпин юм чи үн дуудгийг мэдэхгүй. Яагаад тэгэхээр би тэр цагаас 20 оноос хойш одоо хүртэл им хэрэглээгүй ганцхан давсны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг. Миний шавнараас намайг юу гэдэг гэж Бадам брэнд Бадам гэдэг. Намайг тэгж нэрлэлцэн хүүхдүүд байна.
Тэгэхээр зэрэг би юунд дуртай вэ гэхээр зэрэг одоо ганц үнэнч хэрэглэгч нь байж ганц энийгээ тууштай хэрэглэе гэж бодож байгаа. Тэгээд өдийг хүртэл манай хоёр ачиг хүртэл эмээ таныг нүрий чи хараагүй ээжиж яагаад ийм бичиж өгöd байгаа юм гэж хэлж байгаа. Тэгэхээр зэрэг би эмээгийг хараад биш эмээгийнх нь явцын дундх өвчнөр ийм бичиж өгдөг байхгүй гэсэн чинь нөгөө өөрөө эмчид очсон болохоор эмч нь харж агаад үзэж агаад ийм бичиж өгдөг. А энэ хүн чи яагаад эмээ таныг хараагүй ээжиж ийм бичиж өгсөн гэж. Давсыг ийм гэж байгаа юм байна. Тийм, давсаа худалдаж авнаа. Ээж нь одоо давсандаа орно гэхээр тэгэхээр тэгж байгаа. Ээж энэ хүн чинь таныг хараагүй ээжэж яагаад ийм бичиж өгч байгаа юм бэ гэж. Тийм үндэслэлтэй. Тэгэхээр зэрэг би энэ бүтээгдэхүүнээ бол тууштай хэрэглэнэ гэж бодож байгаа. Шинэ хэрэглэгч нарыг бол би тууштай хэрэгжилж чадах хүн нь ороороо, чадах хүн судлаараа маш сайн унших хэрэгтэй. 4 ном бол өстой маш гоё болсон. Шинжлэгдсэн 4 номноос бол бүгдийг харж, бүгдийг мэдэж сурах хэрэгтэй байна. Манайхан маш их залхуу байна. Ерөөсөө юмыг одоо би өөрөө нөгөө багш болохоор ч гэдэг юм уншаач гэд хэлэхээр би давтаад хүмүүст хэлээд байдаг. Уншаач гэд. Тэр бол арай надад бол бас илүү л байгаа л да. Тэгсэн мөртлөө тэгэл уншаал хэрэглүүл болохоор л маш их баярлагдав. Тэгэл энэ бүтээгдэхүүнтэй учирсандаа туйлаасаа их баярлагдав. Манай хэрэглэгч нар дахиад хэрэглэж байгаа бүх хүмүүст энэ давсныхаа тастын ширхээр гялцаж энэ давс ширхээ гялцсан сайхан амжилт гаргаж байхыг хүсье гэж хэлье. За тандаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За та минь өөрийгөө танилцуулаад ямар одоо өвчин зовлонтой байж байгаа тэргэлж эхлээд одоо юунд хүрв гэдэг талаараа сайхан өөрийнхөө сэтгэлийг одоо хүмүүстэйгээ хуваалцахгүй юу? Баярлалаа. Өнөөдрийн энэ юунд үдэж яваа бүх улсуудаа энэ өдрийн мэндийг хүргье. Би Дорноговоос ирсэн. Дорноговын замын үүдээс ирсэн. 22 оны 4 сарын 18-нд анх баястад үтэйгээ учирч ирсэн. Тэгэхэд бол би маш хүнд байсан. Явж чадахгүй. Маш хэцүү байдалтай. Ирээд ойлж уулзч байлаа. Хараад л ягаад ч юм хараад л миний би чичрээ шууд ойлж уулзч байлаа. Тэгээд одоо би айгүй сайн тод санаж байна. Одоо нөгөө худалдааны төв дээр одоо айгүй тод санаж байна. Та нөгөө би 22 оны нөгөө Бадмин брендийн 5 жилийн агаар Германаас ирээд уулзалт хийж байхад одоо их таар үү тийм ээ? Худалдааны төв дээр хэрэгэн сэртэй ирж хүн байна тийм ээ? Тэгээ одоо тэрнээс хойш тасралтгүй яаж вэ? Тасралтгүй хориглох заалттай хэр хөвчтэй. Тэгээ хориглох заалтанда одоо тасралтгүй 3 жил тасралтгүй явж нэг ч шөнө давсгүй хонж үзээгүй. Ерөөсөө 3 жилийн одоо хугацаанд 3 жилийн хугацаанд 1080 хоног одоо тасралтгүй бүтээгдэхүүнээ нэг өдөр алгасрахгүйгээр хийсэн гэсэн үг юм байна тийм ээ. За тэгээд маш их баярлаж байна. Би танаар бас бахархаж байна. Тэгээд тэр үед тэрэгэн цэр дээр ихч надад ирээд тийм ээ маш их уйлаад намайг тэрврээд энэ удаа ягаад ч юм одоо ингээд энэ миний одоо сүүлчийн удаагийн уулзалт гарц надад одоо байхгүй. Гэхдээ би амьд байгаа цаг хугацаагаа одоо амжиж ингээд уулзахаар хүрээд ирлээ. Энэ бол миний хамгийн сүүлчийн боломж. Магадгүй их чинь чамтай сүүлийн удаагаа уулзж иж магадгүй ихтэн би ихчээ тийм юм байхгүй. Хоёлаа дараа та хөл дээрээ босоод одоо зогсоод сайхан явдаг болоод эргэж хоёлаа уулзнаа гэж хэлээд явуулж ирсэн ихч мөн байна тийм ээ ихчээ. Маш их баярлалаа. Би бол үнэхээр баяртай байна. Хөл дээрээ босгоор барахгүй одоо ингээд алхдаг болсон байна. Сайхан болсон байна тийм ээ. Тэгэхээр битэрийн одоо таны үр дүн бол ингээд илхнээ нүдэнд сайхан харагдаж байна шүү дээ. За тэгэхээр та маань одоо шинээр хэрглэж байгаа хүмүүстэй хандаж тийм ээ. Бас яг одоо тань шиг хэрэг өвчнөөр өвдсөн маш олон мянган маш олон хүн байдаг шүү дээ. Тэгэхээр тэдгээр хүмүүстэй хандаж одоо яг шинэ сэтгэлээсээ юу гэж төлмөр байна гэж. Энэ давс бол хүн чи одоо байгалийн амтан болохоор яг байгалийнхаа юм зөгцдөг юм байна. Би бол сар болгон эмнэлэг твтчихсэн. Тэгээд сар болгон эмнэлэг твтэн ямар ч юу байхгүй. 7 хоноод миний бие өвдөө шүн нойргүй өдөр араагаагүй шүн нойргүй тэгж явж ирсэн. Тэгээд давсанд орсноос хойш давсанд ороод бол хүн зүгээр шууд зүгээр болохгүй. Би бүр давсанд ороод тэгээд хэд хоноод 7 хоноод ч юм уу бүр шүн болгон халуураа. Айгүй хүндэрч байсан. Ер нь яг шантран би ямар ч гарцгүй эмнэлэг явж чадахгүй.
айгүй хэмтэр би антибиотикийн хордлогонд орсон. Тайвшруулах юмын хордлоготой тайвшруулах юм л уух юм бол ингээ хөл гардаагүй гарын алгандаагүй том цэврүү гараад аягтай цагаач барьж ууж чаддгүй тийм байсан. Тэгээд л энэ давсыг өстө тууштай шөнө уйлж хонсон ч энэ давсаа хэрэглэсээр байгаа. Тэгээд бүр сайхан болсон. Биенээс асар их бохирдол гарсан. Өтгөн чинь бүр өстө янзан бүрийн ягаад би гэрийнхээ нойрдож визээс чаддаггүй байсан. Хаашаач гарч чадахгүй. Гэрлэн дохоогоор хүн дагаа явсан ч би тэрэнд гэрлэн дохоогоор явж амжидаггүй байсан. Манай гэр чинь одоо 2 аптектэй байлээ эмийн савтай. Одоо манайд эмийн сав нэг ч байхгүй. Ямар ч эмийн 1080 хоногийн хугацаанд та ийм их өөрчлөлтийг өөртөө бий болгох чадсан байна тийм ээ. Нэг жил хэрэглээд бүр эмүүдийг бүгдийг устгасан. Одоо надад 365 хоногийн дараа тийм ээ. За тэгээд та одоо яг сансандаа хүрсэн одоо үр дүндээ яг ямар хугацааны дараа хүрвэ гэчээ. Энэ талаар бас тий би ч одоо ер нь жил хэрэглээд ер нь тэгээд мэдгдсэн. Би ер нь 8 сар хэрэглээд ер нь тэгээд шал өөр хүн болж шал амтаа хүн болж байгааг мэдгдсэн. Тэгээ одоо би хамгийн түрүүн чи өглөө босоод одоо цусны бүлгийнхээ имийг уун тогтмол ууж бүр хэвссэн. Тэгээд тэрийгээ уучаа дараа нь тэгээд нөгөө хамар хоолойхоо давсаар зайлна. Одоо ер нь бадмын брэндийн бүх юмар тоногдсон. Олбогоо дээрмэр бүх юмыг хэрэглэв. Өдөр шөнийн тостой бүх бүтээгдэхүүн. За тэгээд та хэрзэр их уншигч анханасаа байваа. Эсвэл та манай хэрэглэгч болоод маш сайн уншигч болов уу? Хэрэглэгч болж ээж л уншигч болсон. Тэрний өмнө уншихгүй гэдэггүй. Би ер нь бол энэ хоолны давс, хамар хоолны давсыг бол бүр коронавигоос өмнө хэрэгэлдэг байсан. Ягаад ч юм тэгтээ яг тийм тэгж ерөөсөө яагаагүй. Тэр уншихгүй ер нь энэ хоёр давсыг байнга хэрэглээд байдаг. Одоо бол би одоо хичнээн сайхан давс, Германы давс мавс гээд манай дүүнер мөнөд очиход байж байна. Ерөөсө хатчин цаанаа тийм гашуун онцтой гэдэг ш. Одоо хоолны давс. Хүнсний давс. За тэгэхээр би бас тандаа чин сэтгэлээсээ маш том баяр хүргэе. Одоо хэр хөвчнөр өвдөж тийм ээ тэргийн сэр дээр суусан ийм хэмжээнд аягтай цагаа бариад сууж чадахгүй. За тэгээд хөл дээрээ зогсож чадахгүй байсан хүн ирээд одоо ийм сайхан 1080 хоногийн хугацаанд одоо хөл дээрээ зогссон байна. Одоо өвчин зовор танд хэцэрэг олон одоо байхгүй шүү дээ. Тэгээд хоёлынгийн маань хүсэл мөрөөдөд ярилцсан одоо 5 жилийн дараа тийм ээ буюу 3 жилийн дараа одоо 22 оны 4 сарын 18 гэж та ярьж байна. Тэгэхээр одоо 2025 оны 11 сарын одоо 22 тийм ээ 22. Тэгэхээр хоёлоо 3 жил 6 сарын дараа буюу энэ хугацаанд маш сайхан үлдсэн байна. Би маш их баярлалаа. Танаар бахархаж байна. Тандаа эрүүлийн хас жаргал хамгийн сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ дахин хүсье. Бас сайхан уусаа хувь тавилантай. Үнэхээр бахархалтай сайхан хүн байна. Тэгэхээр хичнээн сайхан бүтээгдэхүүн байгаа. Тэрийг та өөрөө хичээл зүтгэл гаргаж, маш сайхан уншиж судлаж, тэгээд төсвөр төвчээрийг гаргаж хэрэгжилж чадаагүйсэн бол одоо энэ хэмжээнд хүрэх байсан хэсэгт бол эргэлзээтэй шүү дээ тийм. Тэгэхээр тандаа маш их баярлалаа гэж хэлье. Дүүдээ маш их баярлж явдаг шүү. За баярлалаа. Маш их баярлж явдаг. За тэгээд манай хоёр дахь блог орлож байгаа би баярлалаа гэж хэлмээр байна. Та тэгэхээр бадмын брэндтэйгээ хизээ одоо уулзаж учраа тийм ээ. Хизээ яаж хэрхэн таньж мэдвэ? Хаанаас олж мэдээллийг мэдв? Та хиндээ хэрэглөө, өөртөө хэрэгэлсэн үү, үр хүүхдээ хэрэгэлсэн үү? Энэ талаараа сайхан ингээд ярилцсан байлаа. За энэ өдрийн мэндийг хүргэе. Ирсэн та бүхэндээ бас мэндийг хүргэе. Тэгээд энэ маш их гоё энэ арга хэмжээ одоо энэ Монголд ирээд 3 хоногийн арга хэмжээнд нь гурвалд нэрлээ. Монголд ирээд ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд яг би тэр 22 оныхыг мэдээгүй одоо 25 гэдэг 7-8 жилийн өмнөөс би анх сонсч ирсэн. Тэгээд дагаад тэгээд лайв чи үзээд идэгсэн баггүй.
Ааха. Энд ингээ үр дүнгээ хэлж байгаа. Эмчлэгчсэн гэсэн танай одоо ингээ яриад 2 3 хүн эмчлэгдсэн, эрүүл болсон гэдгийг би бас хар. Нүүр нь ингээл галзаалах юм. 4 удаа давсан дараад яг үндэ л үнэхээр гоё бол. Та уншлагч давсанд орчоод явж байгаа анхны хэрэглэгч гэсэн үг юм байна тийм ээ өөрийнхөө хувьд. За. 4 Ааха. тэр. Ааха. Тэгэхээр та хүүдээ хэрэглүүлв үү тийм Би ээ? Та бас хүүдээ нэг хэрэглэв. хүү гэр бүлээ дагуулсан явж байна тийм ээ? Тий. Аа. Тэгээд би хүүдээ Миний миний хүү ингээд ингээд явж байгаа. миний хүүгийн нэг юм ингээд хавдар шиг юм болоод байхгүй ингээд томроод ах юм. Тэгэхээр би эмнэлэгтчиж үзүүлсэн юм. Аа. Тэр чинь местас л таа. Аа. Тэгэхээр би татгалзаад тэгээд ороогүй байхгүй юу. Тэгээд би тэгээд бас бодмын боддгойлсэн. Тэгээд юу энэ хүүгээ 4 удаа оруулсан чинь өөрөө хэлж байгаа юм. Би жижигрээд юм. Тэгээд ялж нэлээ ийм энэс том байсан. Тэгээд тэр одоо ороод ингэхэд л одоо энэ хоёрын хаваац ирэл бас жижигэрсэн. Тэгээд би бүр байн горё л гэж бодож байна. Тэгээд би бас ингээд өөрөө ингээд нэг лай үзэл ингээд идэг л. Би ингээд нэг ямар нэгэн өөрөө бас орж амжихгүй ерөнхийдөө жоох аргашин тавьчихад яваад ирсэн байхгүй. Надад бол асуудал зөндөө байгаа. Ярих юм бол. Гэхдээ би одоо бол би туушд орё гэж бодож байгаа. Цаг нь болсон юм шиг байна. За баярлалаа. Та ямар гоё урам зоригтой сайхан сүвэ. Ямар сайхан ихч вэ? Би танаар ингээд бас бахархах сэтгэл надад төрлөө. Ягаад тэгэхээр та ингээд сайхан зүйл энд байна шүү. Энэ хэрэгэлдэг хүмүүсийн нүүр алмаз шиг ялтхнаад байдаг юм байна гэдэг үг чинь ингээд Бас өөрөө яг тийм ээ. гоё. Тэгэхээр та би таныг үнэхээр нөгөө хүсэж тэмүүлж явж байгаа нүдийг ингээ харж байна л да. Тэгэхээр хоёлаа дараагийн удаа уулзахдаа танаас ямар их олон сайхан үр дүн харах болдоо гэж би бодож байна. Тандаа их баярлалаа. Аз жаргал сайн сайхан хүнийг чин сэтгэлээсээ хүсье. За баярлалаа. Бас баярлалаа. Бас хороогийн хамгийн сайн сайхан бүхэн. За баярлалаа. За бяцхан найз минь сайн сайхан юу байна да? Сайн сайхан байна да. Найзгаа ирээд аз жаргалтай л шүү дээ. За найзушка одоо өнөөдөр манай найзууд маш их туршлагатай хүн шүү дээ. Тэгэхээр саяны хүмүүс бол ерөнхийдөө одоо өөртөө хэрхэн яаж хэрэгэлсэн бэ гэдгийг ярьлаа. Тэгэхээр миний багын найз одоо хүүхдүүдээ өөртөө хэрэгэлдэг. Чиний минь түүх их баян түүх шүү дээ. Тэгэхээр энэс аль нэгийг сонгоод ялангуяа одоо ханаад томооны одоо маш юм цаг үе нэрсэн байна. Тэгэхээр чи туршлагатай мундаг одоо 4 хүүхдээ эмгүүгээр өсгдөг ээж минийхээ хувьд ханааднаас одоо хэрхэн яаж урьдчилан сэргийлж байна гэдэг талаар коллегагаа өгнөх гэж би гинт ингэ бодлоо. За баярлаа. За энэ бичлэг үзэж байгаа бүх хүмүүстээ энэ цаг үеийн мэндийг хүргэе. Тэгээд бас найзтай, багын найзтай, ихчтэй талархлаа. Энд маш одоо үнэтэй цагаа гаргаад бид бүхэндээ гаргаж ирж байгаа баярлалаа. Ер нь бол хүнд ингээд нөгөө эд хөрөнгө бэлгэлэхээс илүү эрүүл мэндийг, эрүүл хүрэх замыг бэлгэлж яах гэдэг чинь маш том буюу юм аа. Тэгээд би ер нь дандаа өвлөг талархлаар эхлүүлдэг хүн байна. Тэгээд тийм учраас бас яриагач гэсэн бас талархлаар эхлүүлье. Тэгээд аз жаргалтай хүн талархдаггүй, талархдаг хүн аз жаргалтай байдаг. Би ихчтэй үргэлж талархаж явдаг. Яагаад гэвэл би 4 хүүхдээ үнэхээр ингээд эмгүүгээр өсгөж чадсан. Гэхдээ манай том хүү бол ер нь туршлтын тулаа болсон. Яг ингээд жинхэнэ эмээр өссөн. Сүүлийн 3 дахь хүүхэд төрсэн байхад давс маань гарсан. Тэгээд ер нь хүүхдүүдээ бол өстой бага охин бол өстой ганц халуун витамин С ч уухгүй хүн болсон да. Одоо 6 настай бүр хил амгүй зэгдэхгүй, сэтгэхгүй, оюун ухааны хөгжил шаад өөр бүр. Тэгээ бүр талархдаг. Одоо манай баанд бүр орой бохоо очтол байна да. Тэгээд энэ 8 жилийн хугацаанд бол би бүр хүүхдүүдтэй маш үр дүнтэй хэрэгжилж байгаа. За одоо нэг удаа би тэр аавынх нь те шөнийн нойрыг хасч би эмнэлгийн коридор суулгаагүй. Тэр хүний олж ирсэн цалин өөрийнхөө цалинг би эмд зарцуулаагүй. Би тэр эмд зарцуулсан мөнгө хүүхдийн боловсролтой зарцуулсан байлээ. Хүүхдийнхээ хилний бэлтгэл те. Тэгээд ингээд ирэхээр нэрээ талархахгүй байхын арга алга. Тэгээ өөр дээрээ бол маш үр дүнтэй. Би чинь бас зөксөн ажил хийгээл бас илүүдэлжинтэй байсан. Тэгээд өндгөвчин дээр маш том хэмжээний уйлан хатаа байсан. Тэгээ хаалгаан дур өнөө маргаашгүй л одоо яг одоо хаалгаан дур гэхдээ том толгоодод би өрснийхээ давсыг 44 хоног хэрэглээд тэгээд дахиад үргэлжлүүлж 20 хоног хэрэглээд 64 хоног хэрэглээд очиход бүр байхгүй болцсон байсан. Тэгээд яг үний юм уу та яг сайн харж гэнэ үү гэдэг би эмчээсээ асуусан. Тэгээд дараа нэг өдөрт очисон чинь
чи тэр өрсөлийнхаа давсыг хэрэгтэй ч гэдэг гэж хэлсэн. Тэгээ ер нь бол ингээ За, яг ярихаар хөө зэрэг энэ дээр, хүмүүс яг Сүрнээ энэ дээр бол одоо хоёлоо бас буруу үлгэр дуурайл төсөвчих үедээ гэж хинт ингээ тэрийг бодлоо. гүйцээгээд ярьчих. Ер нь ингээ ярихаар зэрэг хүмүүс за ингээд нэгэнт ингээд өөрчлөсөн өвчнийг энэ давс ингээд эдгээчдэг гэж боддог. Тэр бол үгүй шүү. Ер нь бол одоо нөгөө өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг цаг бол өнгөрцөн. Өвчин бол хэлж л ирдэг. Тийм учраас өөрийгөө аягүй сайн сонсож явах хэрэгтэй, байнга үзүүлж харуулж явах хэрэгтэй. Тэгээ нэгэнт өөрчлөсөн өвчнийхээ төлөө хүн тэмцэл хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр давс хэрэглэхэд бол маш одоо бидний хичээл зүтгэл хэрэгтэй байдаг. Тэгээ одоо ингэхээр ингээд бүр ингээд өвчнийг ингээд тэр чигт нь ингээд эдгээгээд байдаг бишээ. Урдсан сэргийлж энэ нэг эрүүл байх, эрүүл хэв маяг байх одоо тий бас нэг юм маш одоо зөв зарчим гэх юм да. Зүг чиг тийм ээ. Зүг чиг тий. За тэгэхээр би чи ялангуяа бага насны хүүхдүүдтэй 2 3 тэрсгэн хүүхдтэй учраас би танайд одоо томооны үлрэлийн үед сандрах, айх, одоо барьцаалдах тийм он цагууд чам тохиолдож явуулсан юм. Үгүй надад бол энэ давсыг хэрэглэх төрөөсөө тийм хэцүү байгаагүй. Яагаад гэвэл бид нар чинь яг шүдний оогоор бол шүдээ угааж өсөөгүй шүү дээ. Ээж маань ингээд биднэрт жамц давс багаас нь шүдний оо шиг ингээд бэлдээд өгцөн. Тус нь ингээд савнд хийгээд өгцөн. Тэгээ бидний өссөн орчин ахуй дандаа ингээд нөгөө нэг юмхнаар юм хийдэг юм хөдөлмөрч тэгж одоо өссөн болохоор энэ давсыг хэрэглэх төрөөсөө надад хэцүү байгаагүй. Ер нь бол давсны хэрэглээд би одоо шинэ хэрэглэгч нарт хандаж хэлэхэд ер нь тууштай хичээнгүй хөдөлмөрч хүн л манад давсыг хэрэглэдэг юм дөө. Тэгэхгүй нөгөө нэг гой ганган гэлтгэл тансаг өндөртэй те бэлээ юм захиалгын хоол одоо хөргүүлж гэртээ авдаг ч юм уу тиймэрхүү төрлийн хүмүүс бол бас нэг тийм зохицох Таатай биш. Ягаад тэгэхээр нөгөө хүлээж авдаггүй хүлээж авдаггүй тийм ээ. Яг нь юу хэрэглэх нь тухайн хүний өөрийнх нь л асуудал л да. Ер нь заавал одоо тэрийг бас юу ах хүнийг одоо шүүмжилж байгаа юм биш. Гэхдээ ер нь бол яг тийм ерөн хөдөлмөрч. Гэхдээ бас хөөрхөн ажил орно шүү дээ. 4 хүүхдээ оруулна, би өөрөө орно. 5 6 хүнийг ингээд давсаар энд ирүүлжүүлэн давсны одоо тий хэрэглэгч олгоно гэдэг чинь бас амаргүй ер нь бол. Тий. Би бас чамааг ингээд хүүхдүүдээ усанд оруулж авах үедээ одоо ингээд хойрхон ингээд амьд харилцаа тэрнээс илүү одоо чиний байгалийн амьд харилцаанаас илүүтэйгээр давсанд оруулахдаа нэлээ ингээд дунджаар нэг хүүхдэд 30 минут зарцуулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр амьд харилцаа илүү их ойрхон болж гин үү? Чи энэ дээрээс юу ажиллаваа? Тийш тэр 30 минутын цагийг бол би одоо ерөөсөө яг өөрөө ороход бол би нэг сумаар 3 4 туулал бодчихдаг. Тархины даралтынхаа давсыг тавьчих, нүүрэндээ маскаа тавьчих ингээд суучна. Хүүхдээ давсандаа ороход хажууд нь ингээд суучна. Өдгөр уншиж өгдөг ч юм уу. Аль эсвэл өнөөдөр чамд юу тохиолдсон бэ гэдэг ингээд ярина те. Тэгээ би бол нөгөө нэг хүүхдтэй цаг гаргахаар би бас нэг тийм тэр нь одоо буруу ч юм уу зөв ч юм уу гадуур дагуулаад дэлгүүр хэсэд хоолнд ордог төрлийн нээж бол биш. Зүгээр ингээд ярилцаад инээгээл өнөөдөр юу болсон яасан те. Миний охин багшаасаа асуулт асууж чадсан уу? Чи ингээд асуулт асууж байгаараа багшаасаа гэж бүр ярилцсан, ирээдүгийг ярилцсан гэх жишээний. Тэгээ одоо том хүүхдүүдтэйгээ бол одоо чөлөөтэй ярилцсан. Манай хүүхдүүд бол юу ч нөхгүй. Тэгээ нэг найзууд шиг байна. Тэгээд давснаас гарч ирэнгуут яг нэг юм тэр хүүхдүүдтэй би нэг саун юм массажны газар орцсон юм шиг тийм мэдрэмжийг төрүүлнэ. Ингээд алчуур доорн дэвсээд нөө сэргээж тусаа тусалж өгнө. Гэхдээ ингээд хөл мөлөнд нь массаж гэн. Тэгээ эргээд одоо би хүүхдүүдээрээ нөө хөлөндөө массаж хийлгүүдэг болсон. Би одоо тэр хүмүүст өгсөн юмаа тэргээ буцаагаад одоо авчихсан. Тэгээ би дандаа л би өөрийгөө тэгж хэлдэг. Би бол жаргалтай ээж. Өмнө жаргалтай гэж би одоо энэ 4 хүүхдээ ингэж сайхан өсгөж байгаа юм шиг одоо жаргал шүү дээ. Тэгээд хүнд ингээд үр хүүхдүүдтэй эд хөрөнгө өгүүлж өгөхөөсөө илүү одоо зөв эерэг зөв хандлага, зөв харилцаа, хайр гэдэг юмаа өвлүүлээд өгч болно доо. Тэгээ манай аав хэлдэг байсан шүү дээ. Би та хийдэг те хулгай авахгүй, чон идэхгүй, те зуданд нэр үлдэхгүй тийм хөрөнгийг толгоонд чинь хийж өглөө гэдэгс. Тэгэхээр одоо би одоо бас л адилхан үр хүүхдэд тэгжил хүмүүжлэхийг хичээгээд явж байна. Тэгээд хүүхдүүд маань ер нь намайг ороход, аавыгаа ороход ирээл тэрвэрлэнэ. Тэгээд тэрвэрлэлт бол манад бол зүгээр нэг тэрвэрлчихгүй. Одоо өрөөл мөрөөл одоо тийм нэлээ юм болно шүү дээ. Баярлалаа. Ямар сайхан юм бэ? Тэгээд давсанд орж явах хугацаанд надад бол тийм шантарч ингэсэн юм бол өрөөсөө байгаа. Ер нь бол ингээд хэцүү юм бэ, ингээд болчих юмсан муусан гэдэг. Гэхдээ харцангуй ер нь бол би одоо бас ээж аав хоёрт их талархдаг. Бид нарыг бол маш их эрүүл өсгсөн билээ.
Эрүүл хүн бол бас нэг асуудалтай тулгархгүй тэгээд амархан голдрлоо. Харин тий. Тэгэхээр би чамаас одоо ингээд би 4 хүүхэд өсгсөн одоо ээж хүний хувьд танаад ирээд бас хэцүүдж яв яаж яв гэдгийг хэлүүлэх гээд ингээд юм олж чадсангүй энийг би одоо юугаар тайлбарлах гэж юм гэхээр нөгөө тогтмол давсанд ороод идэг хүүхэд ханаад зүгээр шүргээд өнгөрөх төдий байдаг гэдгийг л одоо энэ зүйлээс харлаа тийм ээ. Их нөгөө нэг талаараа би бас жоохон хинэггүүд нэг ээж юм шиг байгаа юм. Анхны хүүхд төрсэн байхад жоохон хадуулж малуурах манай харж маавал эмнэлэг авчаан гэж тэгж байна. Аа. Би нэг тоохгүй ингэ чимээгүй байсан чинь аав нөгөө хөөрхөг хөшин юм чинь бүр яг авч уулах гэж хүүхд тэр хүнд байгаа шүү гэж намайг тэгсэн би шоолж инээ. Тэгээд тэгжсэн ба тэгээд тэр бас миний сэтгэл зүйтэй холбоотой. Ер нь бол нэг ээж хүн ямар юм сэтгэлийн нэг дуудлага байгаа шүү дээ тий. Яна хүүхд өвдөжлөө гэдгүүл яана л гэдэг. Одоо манай хүүхдүүд бол анхнаасаа нөгөө давсанд оруулсан болохоор сайхан байдаг шүү дээ. Ер нь одоо нэг яг нэг ингээд нэг цэцэрлэг сургуулийн хор нэг нус гоожих төдийл байдаг. Тэгээд бодлоо. Тий. Тэгээ одоо 100 хамгийн сүүлийн жишээ ярьчих. Би тэрэн дээр ч аагаагүй. 100% битгэд нөгөө усын баярт явах, өвс рүү явах гэдэг гарах гэж байлаа. Тэгээ үртлийн өдөр нь бит хоёр ч нөгөө ажил ихтэй гадуур яарад явж байгаа нөгөө гадуур хоол идчихээд хүүхдүүдтэй гаднаас хоол аваад өгдөг байхгүй. Тэгээ би жоохон дургүй байсан юм. Тэгээ манай хүн хүүхдүүдтэй өгнө гэхээр тэр яг би тэрийгээ бас болж байгаа. Би яг сэтгэлээрээ л ингээд юм дуудчихжээ. Та мэдхгүйдээ хадуу нугаатай хоол ингээд яачлаа одоо энд хордчих үү дээ гэдэг бодцсон. Тэгэл тэгсэн чинь өглөө болсон чинь манай охин зүгээр битүү улаан цонхор юм зүгээр өрөөсөө л битүү. Тэр үед чи салхин цэцэг ингээд ид гарч ирсэн шүү дээ. Тэгээд улаан бурхан гарч ирсэн. Улаан бурхан гарч ирсэн. Тэгээд салхин цэцэг улаан бурхан гэдэг инглээ. Тэгсэн чинь би зүгээр гэдэг нэгсэн чинь манай хүм жоохон айдастай байна. Гэхдээ бол над итгэж байгаа шүү дээ. Давсаараа ингэдэг юм чинь. За чи мэдж байгаа гэдэг нэгчлээ. Тэгээд за гарахтаараа гарна. Өрөвслийн давсаа авчин харшлын тус хоёрыг аваад барсан. Тэгээд би уусамлаад бидгээд хоёр ундааны саунд хийж замдаа арчиж явбал тэгээд хонсон газраа битүү ингэж арчиж ороогоо тэгээд тосын төрхөөл гомсон маргааш үгүй ямар ч юм байхгүй бүргүй. Тэгээд би бол тэрэндээ иччихсэн. Олон жил. Тэгэхээр одоо баярлалаа сүрнэ. Энэ зүйлээс ингээ харахад анхнаасаа бүр одоо багаас нь давсаар өсгсөн хүүхд яадаг вэ гэхээр ханаад шуухнаа элдв янзын өвчин бол шүргээд өнгөрдөг. Яг энийг бол сүрэн ингээд энийг ирээ тэгчтэй. Тэгэхээр чамдаа маш их баярлалаа. Гурван хүүхдээ одоо давсаар ирүүлж өссөн, эдгээсэн эрүүл сарууд авч явж байгаа хүний хувьд ямар ч бэрхшээл надад гарч байгаагүй гэхээр энэ хүн бол яасан бэ гэхээр уншдаг, судалдаг, ямарваа нэг зүйлийг яг ном журмын дагуу хийдэг учраас тэр бэрхшээлийг олж хараагүй одоо хийж юм л та. Тэгээд би бас сүрэнд нэг зүйлд аягүй их талархаж явдаг. Яадаг вэ гэхээр манай тэр сүрний нэг морины хөлс гаргана гэдэг үг мэдтий. Би одоо миний хичээн бүтээсэн зүйлгээ манай одоо брендинг одоо манай бүтээлгээд би үнгүй юм хизээч авч хэрэглэж болохгүй. Ягаад тэгэхээр би энэ зүйлийн үн цэнийг мэдрэхийн тулд би үнэхээр бүх зүйлийг худалдаж авч хэрэглэнэ гэдэг ийм философитой хүн. Би одоо тэр сайхан зүйлийг чинь би бас чи талархлаа эхлүүлсэн болохоор би бас талархлаар энэ яриагаа төгсгий гэж бодлоо. Юудээ маш их баярлалаа. Баяртай шүү. Тэгээд бас дөрвөн сайхан үрээ энгүүгээр эний хамаар түүгээр өсгөж сайхан хүмүүжүүлж тийм ээ. Бас эм зориулах мөнгөө хүүхдийнхээ одоо боловсрол зориулж байгаа гэдэг яриаг эхлүүлсэнд энийг дурдсанд маш их баярлалаа. Хэдүүдээ сайн чин сэтгэлээсээ хүсье. За баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд маш их зүйлийг суралцж байгаа. Ер нь одоо би зүгээр нэг тийм харааханаар одоо хэлэхэд одоо унш хийгээд байгаа нэг талаараа хүмүүсийг айгүй бийдээ сургаж байна л да. Ер нь би айгүй том хүн болсон гэж бодоод байна. Хөө харахад ингээд том хүн мөртөө яагаад ингээд хүн ингээд уншдаггүй ингээд дандаа ингээд хүнээр хилүүлж ингээд юу байдаг манай монгол хүмүүстэй. Тэгэхээр унш хийсний ач тус маш их байгаа шүү. Тэрэнд одоо бухимдахгүйгээр уншаад хэрэглүүл хинээс ч юм хараад бус тийм сайхан болчихдээ шүү дээ. Миний одоо 4 ном бол ингээд улаан цонхол юм байдаг ингээд 90 цонхол ингээд нэг тойруулаа за одоо өнөөдөр яг энэ тосооч гэдэг юм энэ давсан дээр ажиллана гэдэг ингээд ингэж явдаг байхгүй. Тэгэхээр надад нэг тийм хэцүү биш. Тэгээ маш их талархаж байгаа. Тэгээ ер нь бол хүний амьдралын жаргал бол ер нь эрүүл байх жаргал. Бус нь бол тэрэнд одоо жаргал төрөх зам юм да тийм. Энэ сайхан замыг минь бас ингээд бид нар бас
одоо тий нээж өгч байгаа. Тэгээ хүн болгоны одоо өөр өөрсдийнх нь бас нэг сонгосон нэг эрүүл байх нэг зарчим зам байгаа шүү дээ тий. Тэгэхээр бас нэг монгол хүмүүсийн бас тэр амьдралынхаа хөв нэмэрт өчүүхэн ч гэсэн ингээ хөв нэмрээ оруулах гэж бас хичээрээ бас гаргаж байна. Бас талархаж байна. Маш сайхан байна. Баярлалаа. Маш их баярлалаа. Сайн байна уу? Сайн явж ирдээ. Сайн явж ирсэн үү та? Тука чи одоо ямар өстөө нэрээ мундаг хүн шүү. Гайхамшигтай. Би өчигдөр нөгөө юун дээр тийм үү воркшоп дээр гялтганаад ороод ирсэн. Тэгсэн орой хүмүүсээс сонсон чинь ховдын чука их онгоцоор нисэн хүрээд ирсэн гэж сонсоод вау манай чука нэрээ бас сэтгэлтэй хүн шүү. Тэгээ влогонд орохоор хүрээд ирсэн байна. Чамдаа баярлалаа. Тэр 1600 метрийн цаанаас тийм ээ угсан цугаа хүрээд ирнэ гэдэг бол асар том сэтгэл юм аа. Тэгэхээр чука маань хэрхэн хідэн оноос одоо бадмын брэндээ мэдвэ тийм ээ. Одоо онгоцсон суугаа хүрээд ботход тийм ээ. Агуу сэтгэл. Та одоо ингээд хаа байсан тэр Германоос ирээд ажил амжуулж болж байхад би энэ хүн 1500 км газарт яагаад болохгүй гэж гэдэг зориг надад орсон. Тэгээд за намайг одоо хастантаа өгтөж тунцэг гэдэг. Би админ брэнд Монголыг өргөдөн ховдаймаг хөтөлбөрт байна. Би бадмин пэйж хуудснаас л мэдчихсэн. Одоо таны лайв сонсоод 20 онд тэгээд одоо би тэр үед 2 хүүтэй байсан. Тэгээд хүү маань бүр баг хүү маань 10 нас хүрээд л тэгээд одоо олдчих байлгүй жирэмсэн болчих нэгэл яваад байсан юмсэн чи 10 жил болцсон. Тэгэнгүүт бас жоохон өөрөөсөө тэгээд ингээл ах дөнөр ч гэсэн одоо ингээл тоглоомнаад хүүхдийн тоо нэм гэж идвэсэн. Тэгээд ингээл төрөл бүрийн сүлжээ нэм хэрэгэлсэн л дээ ингээл хайж гаал тэр сайн энэ сайн гэхээр ингээл баг цалингаа тэндлээ өгдөг байлаа. Тэгээд тэрж юм богой цус мус ч шиг баг юм авч байгаа л ингээл янз янзын муугаа явж ирсэн. Тэгсэн чинь нэг бадмын брэнд гэнэсэн чи ирэн л тийм хүнийг одоо ингээд эмгүүгээр ирүүлжүүлчих юм л тэгээд ингээд хүүхд гаргаж ийн гэдэг юм явуулсан. Нэг ойшоохгүй ингээд харчаал өнгөрөөд ирсэн ягаад ч юм. Тэгээд манай аймагт тэр үед байгаагүй. Тэгээд хөрш нөгөө ойрхоноор нь увс аймаг руу яриад. Тэгсэн одоо манай энэ бадмын цагаан дадлаг компани захирал сүрэм ихч маань увс аймагт хийж исэн байл. Тэгээ нөгөө нэг сайн танихгүй чи уцаар яриад. Тэгээд хамгийн гол юм би нөгөө тэр жирэмсэн болох юм хийсэн илүү бас тархитлагоонтой анхаарч эхэлсэн. Одоо нэг 2008-9 онд би нэг аваарт ороод тэгээд тархи амир өвдөд. Ерөөсөө хавар намар хоёрт зайлшгүй эмдэх твтэж тархины тэр одоо лабор гэдэг тархиг чинь баг уухаас холгүй байлаа шүү дээ. Тэргээр ингээл нүдүүлдэг тархи өвдөд байсан. Тэгээд дэр авч хэрэглээ. Ер нь бас нэг амьдаа хайртай. Дотроос нэг давс мовсон хөвдөх юм уух юм биш. Гадналаас их. Амар хайртай. Дэр хэрэглээд үзье. Тэгээ энэ багт толгойн өвчөө арилж ивэл баг одоо дараа нь юм хэрэглээ авах юм бодоод тэгээ увсаас дэр авсан. Манай нэг ихч бас их хөвгтэйсэн чинь тэр лөмнөл илүү тархины хүүхдийн тэр тархи амраадаг юм уугаад. Тэгээд харин би хоёлаа энэ увсаас нэг дэр авъя. Тэгээд ханаа өвчгсөн ингээд үлээд эт юм чинь тархины өвдөд юм чинь хоёлаа нэг дэр авчи. Би тэр болохгүй болж хайчил үстэй. Тэгээд амар хоёлын зориг муутай аваад хэрэгс. Тэгээ манай их тэгээд тэгээд тэр увсаас нэг 2 дэр аваад гэсэн чинь нөгөө хүүхд чинь зүгээр үлгэнийх нь даавг тэр дэрэн дээр тавиад унтсан чинь шүн нэг босоод 1 цаг 2 цаг хуурайлсан чинь тэр нэвтэртэл хөлөрцөн байсан гэж байгаа. Тэгээ маргааш надад асууж байгаа. Биш ч үгүй чи хөлрөө гэдэг тийм ээ. Үгүй гэдгсэн чинь манай хүүхдэд усуулгын нотлог хөлрөөд дэрэн зүгээр шал нойтон болж хонлоо гэд. Тэгээд энэ би минийх ямар сайн би сайхан унтчихлээ мэдхгүй хөлөрж мөрсөн. Тэгээд хоёлаа хэрэглээ тэрнээсээ болоод удсан ч би энэ давсанд ямар ч нэг 4 давсанд орж онцлуулд юм байна. Хагас хагас уншаад байгаа юм аа. Тэр 4 давсыг аваад орё гэд. Тэгээд ороод 4 өдрийнхэн тэмдэглэл бичиж явуулсан чинь надад маш их хурдан хариулт ирж ирсэн. Тэгээ баярлаад нөгөө Сэд давс гэдэг 44 хоногийн Сэд давс гэдэг юм аахгүй чинь манай аймагт байгаагүй. Бас л 12 сард ирсэн. Бас л увс аймаг руу зэхэд тэгээ манай нөхөр тийш нэг алдар өвцөн байсан чинь би тэр дэлгүүр дээр очиод ингээд нэг юм байгаа аваад ирээ гэж зүгээр хэлчихсэн. Тийм одоо жирэмсэн болгодог давс мас гэж хэл болохгүй шүү дээ. Хүлээлт үүсчихнэ гэдэг айгаад байгаа юм чинь. Тэгээ ямар ч зүгээр өөрөө л хэрглэж үсэх гээд байгаа. Тэгсэн чинь хоох чи одоо нэг тор дүрэнд давс биш шүү дээ. Энэгээр яах гэж байгаа юм тэгсэн. Би орох гэж байгаа мó гэдгсэн чинь бид ийм их давсанд орохоор наа би хаа чи хуурна шидэх юм уу гэдэг их гайхна манай хүн. Тэгээд би зүгээр гой болтыг гэсэн би орох гэж байгаа юм. Тэгээ орж исэн 37 дахь хоног байсан юм аа. Биний юм ирэх ёстой юмсэн чи 2 хоног өнгөрчихчих. Тэгээд би танд руу чат хийжсэн байхгүй. Та тэрийг одоо санддаг. Орой 10 цаг болох шах. Миний ингээд биний юм ирэх ёстой хугацаа 2 хоног өнгөрчихжээ. Тэгээд би давсандаа ороод лагаа орох уу гэдгсэн чи ороо болно могшол явцсан. Тэгээд ар болгож ирсэн нөгөө аптекнууд хаадаг. За ямар ч ирсэн өглөө болыг гэсэн чи бүр төвчихгүй.
Гэлс бүүж гараад аптек ороод яг хаалгаж олж байгаа нь гуугаад надаас тэг яг одоо л хэрэгтэй байна. Тест өгчөөч гэсээр хагаад тестээ аваад орж ирээд тэгээд тэр оройн нэг үзчихэж байгаа маа. Тэгэхгүй за өлийн хэлхний шээс баттай байдаг гэсэн. Ингээд өлийн хэлхнийхээ шээсэнд нэг үзчихэж байгаа. Тэгээд үнэхээр магадгүй 2 зураас байсан. Тэгээд тань руу уйлал орилол магадгүй залгасан болов яасан бол витакал гэсэн үү эсвэл чат бичиж үлдээсэн бол. Чат бичиж үлдээсэн байна. Ягаад тэгэхээр тэр үед чинь одоо би чинь хэрэглэгчтэй нэг ч удаа ярьдгүй шүү дээ. Тэгэхээр чат бичижсэн баг тий. Тэгээд хүүхдээ гаргаад за тэгээд 20 онд хэрэглээд 21 баяр онд хүргэе. Чука тэгэхээр чи нөгөө хүсэн үлдээсэн хүүхдээ олцсон ба шүү дээ. Тэгээд 20 10 жил үлдээсэн хүүхдээ. Тий 11 дэх жил дээр хүүхдээ гаргаж байгаа юм. Тэгээд нөгөө яг одоо эд нөгөө 21 онд чинь ковид гэдэг юм байсан. Тэгээд хүн болгонд ковид гэдэг тийх юм болсон. Миний хүү 21 оны 10 сар төрөд тэгээд яг эд ковидын үед төрөхөд ерөөсөө ковид итгий хамрын ханиад хөвч үзээгүй. Тэгээд одоо нөгөө 4 нас хүрээд хэлд орсон. Нөгөө цэцлэгээс ирэл ингээд хоолой наа. Ой ёо гэт ингээд тэгж бампра төрхөгээд хоолойны тасаа төрчихж байгаа юм. Тэгчээд намайг нөгөө банд ороод нойлт ингээд нүүр гараа угаацхаар орж дабс ингээд над руу зааж ёо гэт ингээд ерөөсөө өөрөө тэр годоо давсандаа орё гэж хэлж шээ. Давсандаа орё гэж хэлж байгаа юм тийм. Тэгээд хүүхэд хүртэлтээс сурцсан. Одоо би ямар та Д витамин уулах гэж чадахгүй байгаа. Нэг багасаа имгүү өссөн хөх чинь им гэж ойлгоод энэ гоё юм миний хөө чихэргээ идчих. Чихэрч иддэггүй бас. Тэгээд айл дараад нөгөө хүүхд чи ингээд нэг гоё ирэм руу дайрна да тий. Манай хүүхд бол яг ингээд амт дуурайгаад дайрдгээ. Тэгээд тавгнаас авчихад нэг задлж ирснэ тэгээ ингэж харж ирснэ тэгээд тайчдаг. Тэгээ одоо бүр хүмүүс мэддэг болцсон. Манай ах дүүнэр ингээд за эдний хүүхд ямар чихэр идэх юм шүү дээ. За яг хөө гэхдээ өвчл орхиж гэдэг ингээд тэгээс чихэрч иддэггүй тэгээд эмч ууж бахах чинь ямар сайхан юм бэ. Чи хүсэн хүлээсэн хүүгээ 11 жилийн дараа одоо твэрсэн байна. Тэгээд хүүгээ чихрийн хэрэглээг үүсгэсэн байна тийм ээ. Эмийн хэрэглээг үүсгэсэн байна. За тэр өстө нэг сайхан үр шүү дээ. Тийм тэр үед нөгөө миний ээж амьд байсан л дээ. Хөдөө нөгөө суманд байдаг гэсэн чи манай ихч очиж тэгж хэлсэн байна. Оо манай чук ингээд нэг баахан давс өргөө тавилаа тавьчихсан. Баанд хөвтчин. Хүүхд гаргах юм гинэ гэж тэгсэн баг. Ээж миний хүн нөгөө нэг давс сэргэлээ хүүхд гаргах чинь гэжсэн. Тэгээ юу болж чи тэгээд надаас нэг шивэнжсэн. Тэгээ би жирэмсэн шүү дээ гэж тэр чинь 11 сард нь тэгээд жирэмсэн болчихж байгаа юм чинь 2 сар цагаан сараар би очихтай ээжтэй тэгж баяртай мэдээд уулзаж очиж ирсэн. Магадгүй ээж минь их баярлж ирсэн баха гэж бодчихсон. Үнхээр баярлалаа. Ийм гоё одоо түмэл дандаа эрүүл ингээ аз жаргал бэлгэлдэг ийм сайхан бүтээгдэхүүн хийдэг энэ тантайгаа учирсан тэр цаг мөчөөс хойш би шал өөр хүн болсон бас. Сэтгэл зүй гэдэг юм бас эрүүлж эхэлсэн юм шиг. Нэг бодлын би ч одоо сэтгэл зүй баг өвчтөй байсан юм шиг одоо өөрөө бодоход тийм ингээд фэйсбүүкээр ингээд янз янзын мохоо мэдээд үзээд өөрөө ч фэйсбүүк дээр баг мохоо бичдэг байсан юм шиг байгаа. Одоо өөрөө дүгнэхэд болоод би мохоо хүн байсан. Одоо яа гэж тийм мохоо хүн байх вэ? Чука баярлалаа. Ямар гоё энерги талангуу ямар сайхан яриа өрнүүлж байна тийм ээ. Тэгэхээр дүүгээрээ маш их бахархаж байна, баярлж байна. Тэгээд үнэхээр Чука нэг одоо бүхэл уулзалт ярилцлага болгон дээр Чука маань хүрээд ирдэг. Тэгэхээр тэр болгонгоор чи машинаар хүрээд ирж гэнэ үү эсвэл яг өчигдрийг шиг ингээд онгоцон суугаа хүрээд ирж гэнэ үү? Би нодлон үл 12 сард тань ингээ доктор хамгааллаа гэхэд огшоод бас онгоцон суусан сэтгэл байхгүй. Тэгээд бусдад бол дандаа машинаар штэ одоо 24 цаг явна штэ. Тэгээд үнэхээр одоо сая ингээ цасараад амар хүүтэрсэн чинь бас автобус ихээр арай л зүрх хөшөхгүй тэгээ онгоцон суудсан. Чука тэгээд юу одоо Бадмин брендийн Ховд аймгийн төлөөлөгчийг одоо яаж одоо хийх тэр үндэслэл чинь одоо хүүхдтэй болсныхаа дараа чи шийдвэ тийм ээ? Тэгсэн 20 онд хэрэгдээл тэгээд ирсэн бодоод 21 онд төрхгөөд том эцтэй байж хат манай Увс аймгийн нөгөө би Увсад дандаа авч хэрэглээд исэн юм чинь тэгээд Увс аймгийн нөгөө сүрийн ихч мэн санал болгоод тэгээд би одоо нөгөө бүгдөө үзээч гэж хийж чадах уу гэдгээ өөрөө айсан л дээ. За одоо би ингээд төрчин нэлэх хүүхдээ суун. Тэгээд нөгөө л нэг өвдөд зовн те имлэг домлог гэдэг би чи 2 хүүхдээс өртөн өсгсөн хүн чинь нөгөө антибиотик гэдэг юмар том хүүгээ их зодсон. Би их ханиалгадаг байсан. Тэр чи одоо антибиотикны хорыг бүр их олон жилийн дараа гарч ирж штэ. Тэгээд ингээ уушгин жоох нөгөө антибиотик зодсон учраас тэгдэм байт. Манай том хүү юм л бол ханиалгачиад идэг байсан. Тэгээд одоо нөгөө хөлийн давс төлөөд дүрээд одоо тэр 2 том хүүхдийг бол би бүр тэр ханиад манад өвчин мэдэхгүй штэ. Тэр хоёртой бүр им ярих ч 1 2 ханиа харна. Хоолон давсараа зайлаарай гэж нэг хэлчин тэгээд болоо. Тэгээд баг хүү маань ч гэсэн одоо өөрөө давс хөөе гэдэг хоолгоо зааж ямар хөрх юм бэ? Чука тэгэхээр одоо Ховд аймгийн төлөөлөгчийн хувьд тийм ээ
Ховд аймаг одоо давс хэрэглэдэг хүмүүс танай аймагт жидээс жид ирэх тусам өсөж гин үү эсвэл сараар өсөж гин үү? Энэ талаар чамд одоо нэг юм ерөнхий баримжаа байгаа шүү дээ тийм ээ. Яг тэр чи бол маш одоо мундаг нөлөөлдөг шүү дээ. Ер нь бол хэрэглэгчд бол бүр одоо сар мар жилээр бишээ өдрөөр өсдөг. Ерөөсө тэр хүнээс сонслоо танаахал сайн гэж одоо манай хүүхд бүр өстө имлгээс салхаа байлаа гэж ингээл ирдэг. Тэгээд хамгийн нэг ойрын жишээ бол саяхан нэг сартаа хүүхдтэй ээж аваад ирж ирсэн. Тэгээд аав нь нөхөр нэлээс нь ирсэн байхгүй манай ингээд хүн одоо хүүхдтэйгээ имлэг твтэж байгаа. Манай хүүхд ерөөсөө л одоо ингээд 9 сар 10 сараар утаа эхлэнгүүт астм хөдлөд ингээд боочих гээд одоо шууд имлэгт байна. Тэгээд имлгээс гарсан чинь дахиад хөвцсөн. Тэгэл танаа тэр астм борход сайн юм байна гэж нэгэхэр нь би нөгөө нэгэн сартаа гэж харна айгаад бас зөвлөж чадаагүй байхгүй. За та нар хааштай л имлгэрээ явсан юм бол имлгэрээ яваа. Би бол өстой юм өгч чадахгүй юм байна гэдгийгсэн чинь зүгээрээ өгчгөөч өстой танд гомдохгүй өгчих гэсээр байгаа. Астм борон хэдний гами төрөлхөг аваа явсан. Тэгсэн нөгөө имлгээс гарсны дараа би тэгээ мартчихгүй нөгөө олон хүнтэй харьцсан. Тэгсэн чинь нэг хэсэг хугацааны дараа тэр эхнэр нөхөр хоёулаа орж ирээд тэгээд надад хэлж ирсэн. Өө нөгөө төрөлхнөөсөө дахиад авъя. Манай хүүхд өстой зүг зүгээр. Тэгээд одоо нөгөө манайх бүр туршаад танаахыг туршаад бүр гэртээ бууз хийж үтсэн шүү дээ. Сонгон сарамсны үнээр авахгүй болохгүй гэсэн байгаа. Тэр нөгөө астм хөдөлдөг учраас тэгэхээр ингээс гарч ирчээд эхнэр нөхөр бүр ямар сони өстой зүгээр болчлаа гэд гайхаад танаахыг туршиж үзээд сонгон сарамстай бууз хийж үтсэн шүү дээ. Тэгсэн чинь манай хүүхд яахчгүй гэсэн үү. За тэгэхээр ирж байгаа. Чүха чи бас яг орон нутагт одоо яг одоо гардн худалдааж одоо борлуулдаг хүнийхээ хувьд тийм ээ хэрэглэгчдэд одоо хөргөдөг хүнийхээ хувьд яг юун дээр анхаар гэж чи шинээр ялангуяа хандж байгаа хүмүүс юун дээр анхаараач гэж зөвлөмөр байна. Би ер нь бол жаахан л уншчихл гэж хэлмээр идэг. Ер нь хүнээс сонслоо гэж ирдэг. Ерөөсөө уншслаа, би танахыг судлаа. Тэгсэн чи ийм юм байд юм байна гэж хэлж ирдэг нь харамсалтай. Тэгээд би ерөөсөө за та үнэхээр одоо манайхыг хэрэглэе гэж бодж ивэл нэг жаахан уншчихаараа энэ ном байна. Үгүй бол та манай пэйж хууснаас уншаад жаахан мэдгэдэггүй болчиход хүрээд ирээ л тийг хэцүүлдэг. Тэгээд одоо бас манад нөгөө бөөрийн одоо бөөр солиулах одоо заалтаа 4-5 ихч байдаг. Тэгээ нөгөө дандаа нөгөө 7 хоногт 1-2 удаа аппаратанд ордог. Тэгээ тэр ихчнэр бол бас одоо манай давсыг хэрэглээд бараг бүү дээдл нь 2-3 жил болчихсон. Тэгээ эмчнэр нь аягүй гайхдаг гэсэн. Та нар яагаад ингэж ядрахгүй вэ? Тэ им тариндээ тэр аппаратанд орохор ч одоо бүр анх орж байхдаа 7 хоног босч чаддгүй ядраад хөвчдөг байсан гэж байгаа байхгүй. Тэгтэл одоо тэр аппаратанд орчвол зүгээр юу ч болоогүй босоод явчихна. Аюу гоё тийм юм. Би энэ одоо ядрахгүй дархлаа сайтай болсон. Тэгээд тэр хүмүүсийг эмчнэр мөр гайхдаг гэсэн. Тэгээд нэг давс байд юм а гэж хэлдэг гэсэн нэлтжсэн тэр эмчнэр бол. Одоо бас эмнэлгийнхэн эмчнэр одоо айгүй их сайн мэддэг. Танай орон нутагт ер нь эмчнэр хэрэг сайн хэрэгжиж байна. Эмчнэр бас сайн хэрэглэдэг. Бас нэг зүгээр одоо тэр тухайн хүний бол нэр ус нэг яах вэ? Нэг эмч хүүхэн залуухаа ээж хүүхэн байдаг. Тэрний одоо 3 дугаар анги байх нэг банд нь бас бүр айгүй муу гэж бараг л одоо их хүндрүүл одоо аппаратанд орох хэмжээнд хүрнэ гэсэн. Тэгээд би шууд одоо танахаар эмчилгээр шийдсэн гэж надад ирсэн. Тэгээд тэр одоо 2-3 дахь сетэндээ ороо явж байгаа. Тэр гэж. Тэгээд ерөөс ийм тариагаа хайсан гэж. Тэгэхээр одоо би өөрөө эмч хүн хэрнээ одоо энэ тарианд би итгэж чадахгүй шүү дээ гэсэн надад хэлжсэн. За тэгээд Чүхата маш их баярлаа. Хотын ховд нутгаас зорио ирж энэ сайхан блогонд орж байгаа тийм ээ. Үнэхээр их баярлаа. Дээрээс нь 11 жилийн дараа сайхан үрээд болсон байна. Тэгээд дээрээс нь бас чи маш олон зүйлийг сэтгэл зүйн одоо асуудлыг би шийдэж чадсан байна. Хүүхдийн эвгүйгээр үсгэж байна. Тэгээд энэ одоо 5 жилийн явцад одоо яг одоо чи хүүхдээ давсаар эмчлээ. Гэдгийгээд явдаг ээжийн хувьд одоо эдийн засагт уртлын хүүхдүүдэд одоо хэлж шүү дээ тийм ээ том хүүгээ маш их хэмээ хамгаалалтаа үсгэсэн байна гэж ярьж байна. Тэгэхээр имээр үсгэсэн хүүхэд эвгүйгээр үсгэсэн хүүхэд хоёрын хоорондын одоо эрүүл мэндийн дархлааны бүр цаашдаа сэтгэн бодох чадварын ялгаан харагдаж байна уу чухал. Тэгээд дээрэс нь эдийн засагт үнэхээр одоо алдагдaltaй байна уу эсвэл хэмнэлттэй байна уу? Энэ талаар чи юу ажиглагдаж анзаарчихсан зүйл байна уу? Тэгээд би ч одоо том хүүгээ бол тэгээд имээр зодож байгаа. Тэр үед чинь бас хүүхдийн мөнгө гэж байсан. Тэрийг юусоо би хөрвүүлж чаддаггүй байсан байна. Ингээл аваад идээ өөрөө бас цалинтай тий төрөө албаа гэж бодож ингээд ийсэн. Сүүлийн 2 хүүхэдтэй бол ингээд давс гарснаас хойш одоо 20 оноос хойш давстаа учирснаас хойш би бол хүүхдүүдийнхээ мөнгийг юусоо авч идэж үзээгүй. Нэр дээр нь хөрвүүлдэг. Хөрвүүлэл үүссэн. Тэр их
миний онцлог баталсан. Тэгээд би нэг юм чадсан юм байна гэдгийг одоо багтаа нэг том хүн манаас 12 дугаар анги төгсөөд оюутан болоход би дургийн дэвтрээд гардуулж өгч ийсэн. За яах вэ ээж нь одоо чиний мөнгийг ингээд хиддэг байсан. Хэрвээ идээгүй байсан бол хэдэн сая болох байж гэсэн чи. За ээж минь бүгднийг идчихээг нь яамаа та гэж тэгчихсэн. Хүүхч нь өгдөхгүй одоо юм тарай хэрэглэхгүй надад янз бүрийн идэвхтэй зарлага гарахгүй учраас би тэгж чадчих байгаа байхгүй. Тэгээд тэр нь бол үнэхээр одоо онгоцоор нисч ирэх нэг баг шуугаар нисэж ирсэн. Баярлалаа тэр сайхан хайр хүндлэлийг бол бүртэж чадж байгаа учраас одоо Чука сэтгэл маш их юм хөөрч जैन баярлж जैन. Одоо үнэхээр одоо би өчигдөр Чука ховдын Чука маань онгоцоор нисээд ирсэн гэж юм шүү дээ гэдэг яриаг сонсоод үнэхээр их баярлалаа. Тэгээд ер нь бадминчууд бид нэр байгаа зүйлдээ хуваалцж хэлдэг тийм ээ. Байгаа зүйлдээ одоо хуваалцаад мэдлэг байна уу? тэгээд онгоцны билет хүртэл азтай юм. Би нөгөө энерги сайжиж ийн гэдэг байгаа чи бас энэ ганц юм хэлчихээ амар хүмүүсээс сонирхол. 3 дахь өдөр би асуусан чинь билет байхгүй дууссан гэд сууд дүүрсэн гэсэн байхгүй. Тэгээд дөрөвдүгээр өглөө ягаад ч юм би нэг уцталмаар санагдаад дахиад босч ирээд 9 цагийн үед ажил дээр очиж сууж гад уцтсан чинь суудал гарцсан байна та авах уу гэж. Тэгээд өстрөө билет олдож би ирж байгаа байхгүй бас тэр амар онцлог. Ямар сайхан юм бэ? Тэгээд ягаад ч юм очичмоор л дур хүрээд исэн. Тэгээд газраар явна гэхээр арай л амжихгүй болчихлоо гэдэг үжсэн чи яг онгоц нисхийн өмнө суудал гарчиж байгаа байхгүй. Баярлалаа. Гоё эс. За үнэхээр их баярлалаа. Ямар сайхан юм бэ? Тэгэхээр одоо энэ влог бичгтээд ингээд YouTube-д байршин л да. Гэхдээ энэ бол миний сэтгэлээс гарч байгаа зүйл учраас би одоо ховдос Чукаг чи хурцрээ влогт орооч гэж одоо дуудсангүй Чука маань сэтгэлийнхаа дуудлагаар хүрээд ирсэн. Дүүдээ маш их баярлалаа. Тэгээ Чука дүүдээ бас онгоцныхын билетний хагасыг би одоо өгье гэж бодлоо. Яг тийм бодол надад орж ирлээ. Дүүдээ баярлалаа. Маш их баярлалаа. Дандаа л За тэгээ дүүдээ сайн сайхныг хүсье. Дүүгийнхаа 3 сайхан хүүдэн 3 баатарт нь эрүүл инг аз жаргал эрдэм номтой хүн болж сайхан аавынхаа үргэлжлэлд нь олж тийм ээ сайхан ээжигээ үргэлж жаргаж яваараа гэдгийг их чин сэтгэлээсээ хүсье. Тэгээд маш их баярлалаа.